хичээлийн маань сэдвийн нэр хараалаас чөлөөлөгдөх нь. Энэ бол сүүлийн бараг 5 жил надад Бурхны маш өргөн дэлгэр хүрээтэй зааж өгсөн хүчрхэг үнэн юм. Энэ бол миний өөрийн амьдралд хувьсгал авчирсан үнэн. Түүнчлэн энэ нь миний үйлчлэх завшаан олдсон үе олон хүний амьдралд хувьсгал авчирсан үнэн юм. Би олон газар номлоод хичээлийнхээ дараа хүмүүсээс энэ үннээр дамжуулан Бурхны өгөхийг хүсэж байгаа зүйлсэд өөрийгөө нээж өгөхийг хүсэж байгаа эсхийг асуухад хүмүүсийн бараг 95% нь зөвшөөрдөг. Тэгээд тэр хүмүүсийн амьдралд хамгийн гайхалтай огцом өөрчлөлт гардаг. Би нэлээд хэдэн жилийн өмнө Төв Африкийн Замбид зааснаа санаж байна. Намайг энэ сэдвээр заасны дараа нэгэн хүн надтай ирж уулзсан юм. Ер нь бол Африкчууд тийм ч их баян тансаг хүмүүс биш юм. Гэтэл тэр хүн маш хээнцэр хувцастай, боловсролтой хүн байлаа. Тэгээд нөгөө хүн чинь миний хөлд газар тэрийж унаад хөлийг минь үнсэж гарсан. Түүнийг босготол 40 эргэм насны тэрээр би бүх насаараа өвдөж зовсон хүн. Надад аз жаргалтай байсан нэг ч өдөр байгаагүй. Харин таныг дагаж тэр залбирлыг хэлснээс хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Одоо би өвчнгүй, тис өөр хүн болсон гэж ярьсан юм. Тэгэхээр энэ нь тийм л хүчтэй үг байх нь. Тиймээс энэ үгийн суурь болгож Галаат номын 3:13-аас 14-р ишлэлийг гаргаж унших нь зүйтэй байхаа. Галаат 3:13-аас 14. Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас золисон юм. Учир нь модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан гэж бичигдсэн байдаг. Энэ нь Христ Есүс дотор Авраамийн ёроолыг харь үндэстнүүдэд ирүүлэхийн тулд юм. Ингэснээрээ бид итгэлээрээ сүнсний амлалтыг хүлээн авах юм гэжээ. Эдгээр ишлэл нь Есүсийн загламай дээр үйлдсэн солилцоог илчилжээ. Хуучин гэрээний Левит номд модон дээр өлгөгдөж үгсэн хүн нь хараагдсан гэж хэлсэн байдаг шүү дээ. Тиймээс Есүс загламайд хадуулахдаа хараал болжээ. Хараал. Загламай дээр өрнөсөн зүйл нь Тэнгэрээс тогтоогдсон солилцоо байсныг дээрх хэдэн ишлэлд маш тодорхой хэлж юм. Есүс биднийг хараалаас суллаж, Бурхны өөрийнхөө хүмүүст бэлтгэсэн ёроолд нэвтрүүлэхийн тулд өөр дээрээ бүх хараалыг хараал бүрийг авсан юм. Тиймээс энд маш энгийн бодиттой солилцооны тухай өгүүлж байна. Бидэнд ёроолыг өвлүүлэхийн тулд Есүс хараал болсон юм. Үүнийг танд бодиттой болгохын тулд би таныг дагуулж энэ үгийг хэлүүлмээр байна. Таныг гараа хэрэглээсэ гэж хүсэж байна. Зүүн гараараа мууг төлөөлж, баруун гараараа зөв зүйлийг төлөөлөөрэй. Намайг нэг удаа хараад дараа нь хамтдаа хийцгээе. Есүс бидэнд ёроолыг хүртээхийн тулд хараал болсон. Ойлгомжтой юу? Тэгэхээр таны зүүн гар миний баруун гартаа таарч байгаа учраас андууралгүй хийгээрэй. Тэгээд хажуугийн хүнийхээ хамар дээр буулгачихгүй эв дүүтэй хийчээрэй. Билнэ үү? Есүс бидэнд ёроолыг хүртээхийн тулд хараал болсон. Харин одоо би танд ёроол ба хараалын шинж чанарыг тайлбарлая. Эдгээр нь бичээсийн маш том хоёр сэдэв мөн. Ёроол гэдэг үг нь ховлбор үгстэйгээ нийт 600 гаруй удаа Библиэд гардаг юм. Харин хараал гэдэг үг нь ховлбор үгстэйгээ 300 орчим удаа гардаг. Гэхдээ Бурхны хүмүүс ёроол ба хараалын мөн чанартай тэгтэл танил байдгүй нь амьдралаас харагддаг юм. Христийн золилтоор дамжуулан биднийг хараалаас чөлөөлж ёроолд нэвтрүүлэх нь Бурхны зорилго байсан гэдэгт би итгэдэг. Гэхдээ ёроолыг эдлэх хөвтэй Бурхны хүмүүс хараалыг хүлцэж явахыг би бараг очсон газар бүртээ байнга хардаг. Үүний нэг гол шалтгаан нь тэд ёроол болон хараалыг хэрхэн танихаа огт мэдэхгүйгээс болдог байна. Хоёр дахь шалтгаан нь тэд таньсан ч гэсэн хараалаас хэрхэн чөлөөлөгдөж ёроолд хэрхэн нэвтрэхээ мэддэггүй. Тиймээс би танд ёроол ба хараал нь юу болохыг хамгийн энгийнээр тодорхойлон хэлэхээс
хичээлэн эхэлцгээе. Эдгээр нь хоёулаа ёр бусын хүч юм. Бид жирийн нэг асуудлын талаар яриагүй гэдгээ ойлгох нь тун чухал. Энэ нь жирийн зүйлээс хол давна. Түүнчлэн эдгээр нь хоёулаа ёр бусын хүчний унаа болдог. Ёроол нь сайныг авчирдаг. Харин хараал нь мууг авчирдаг. Тэгээд өөр нэг онцгой шинж нь ёроол ба хараалын үр нөлөөг таслах ямар нэг үйл явдал болох хүртэл эдгээр нь нэг үеэс нөгөөдөө дамжин үргэлжилж байдаг. Тэгээд мэдээж үүний үр дүнд тухайлбал энэ орой энд байгаа та нарын зарим нь хэдэн үеийн өмнө өрнөсөн үйл явдлын үр дагаврыг үүрч яваа байж магадгүй. Тиймээс та асуудлаа шинжилж үндсийг илрүүлээд чөлөөлөгдөхийн тулд зохистой алхам хийх хэрэгтэй. Ёроол ба хараалын багж нь гол төлөв үг байдаг. Тэдгээр нь хэлсэн, бичсэн, эсвэл дотроо хэлсэн үгс аль нь ч байж болно. Үүнээс гадна ёроол хараалын аль нь бас материаллог эд зүйлээр дамжиж болно. Тэгэхээр дан ганц үгээр дамждаггүй байх нь. Хэдхэн жишээ хэлэхдээ Христэд итгэгчдийн хувьд бидний тэмдэглэдэг эзний зоог дээр Паул ёроолийн аягын талаар ярихдаа бидний ёроодог ёроолийн аяг нь Христийн цусан доторх оролцоо биш үү гэсэн байдаг. Тиймээс материаллог эд зүйл болох дарстай аягаар дамжуулан Бурхан бидэнд ёроолон дамжуулж байна. Хуучин гэрээнд материаллог зүйлээр хараал дамжиж байсан олон жишээ бий. Гэхдээ нэн ялангуяа Мосегийн хуйлд ор хэрэв эмэгтэй хүн эр нөхртөө үнэнч байсан эсхийг шалгахын тулд онцгой сорил хийдэг байжээ. Тахилч нар эмэгтэйг майхан сүмд оруулаад хараал бичиж хараалын үгсийг бэхтэй хамт аяг усанд угаадаг байжээ. Тэгээд эмэгтэй тэр усыг ууж бичигдсэн хараалыг өөр дээрээ авдаг байсан байна. Хэрвээ эмэгтэй гэмгүй бол юу ч болохгүй. Нөхөр нь ч түүнийг яллах эрхгүй болно. Харин эмэгтэй гэмтэй бол биед нь аимшигтай хор ур шиг учирдаг байжээ. Би энийг хараал нь материаллог эд зүйлээр дамжиж болдгийг харуулах жишээ болох үүднээс л хэлж байгаа юм шүү. Энэ тохиолдолд аяг ус хараал дамжуулагч болж байна. Харин миний хувьд энэ бүхэн нь бодтой гэдгийг амьдралынхаа туршлагаар ойлгосон юм аа. Би ер нь хийсвэр онол номлодгүй хүн л дээ. Миний заадаг бараг бүх зүйл миний амьдралд тохиолдсон явдалтай холбогддог. Ёроол хараалын тухайд бол бүрч үнэн. Би та бүхэнтэй надад том дохио болсон 3 үйл явдлыг хуваалцмаар байна. Үүнийг би нэг дор ганц амьсгалаар ойлгочихоогүй. Эдгээр нь аажмаар тайлагдсан Бурхны үнэн байсан юм. Миний бодлоор Бурхан миний амьдралд зарим зүйлийг болохыг зөвшөөрч, зарим тохиолдлыг шийдвэрлэх замаар эдгээр зүйлийг надад харуулж, энэ бүх үйл явцыг гардан удирдсан байх. 1960 оны сүүлээр Гэрги бид хоёр Флоридагийн Форт Лаудердейлд аж төрж байсан үеэ эргэн дурсвал. Тэр үед би өвөөгөөсөө Хятадын гар урлалын дээжэс болох хэд хэдэн дурсгалын эд зүйл өвлөж авсан юм. Тэдгээр нь зүгээр л түүхэн дурсгал бөгөөд. Өвөө маань 1904 онд дэгдсэн алдарт боксеруудын бослогыг дарах Британийн цэргийн хүчийг ахалж яваад харж ирэхдээ Хятадаас янз бүрийн түүхэн дурсгалт эд зүйлс авчирсан юм. Тэгээд энэ нь явн явсаар ээжээр минь дамжин зарим нэг зүйлс нь надад өвлөгдөж ирсэн ийм түүхтэй юм. Тэдгээрийн дунд маш үзэсгэлэнтэй шигтгэж урлсан 4 ширхэг луу байлаа. Ёстой жинхэнэ тансаг өнгөтэй. Энэ луунууд нь тус бүр 5 сарвуутай учраас хаадын эд зүйлс болохыг Хятадын соёл урлагийг баг зэрэг гадарладаг хүнээс би мэдэж авсан юм аа. Өвөө бид хоёр амьд байсан тул луунууд надад бүрч дотно байлаа. Ямар ч тач надад
Ингэж санагддаг байлаа. Fort Lauderdale-д суурьшихдаа би 4 луугаад яазалж аваад зочдын өрөөнийхөө хананд залчихсан юм. Тэгтэл төд удалгүй ариун сүнс намайг тавгүй төлж гарлаа. Ариун сүнс таныг ингэж тавгүй төлж байсан уу? Ингэх үед хамгийн түрүүнд бид яадгийг мэдхүү. Бид мөрөө авчаад ариун сүнс бишээ гэд чихэн дүлий царайлдаг. Тэгсэн чи ариун сүнс надад Библиэд луугаар хэнийг төлөөлдөг билээ гэж асуулаа. Би мэдээж тэр асуултад хариулах хэмжээнд Библийг мэддэг болсон байлаа л да. Илчлэл 12:9-оос эхлэн луун диаволыг төлөөлдөг болохыг хэлдэг шүү дээ. Тэгтэл ариун сүнс надад тэгвэл Христийн зарц хүний хувьд зочдын өрөөнийхөө ханан дээр диаволыг төлөөлсөн зүйлийг сурталчлах нь хэр зохистой гэж асуулаа. Би үүнтэй жаахан зөрчилдсөн боловч эцэстээ за ойлголоо бурхан минь та яллаа. Би луунаас саллаа гэж хэлсэн юм. Тэгээд салсан. Тэгтээ би энийг ямар ч далд давхар сэдлгүй зүгээр л бурхны үгэнд орсондоо л хийсэн юм. Гэтэл энэний дараа маш гайхалтай үр дагавар гарч билээ. Тэр хүртэл манай гэрийн санхүүгийн байдал тун базаахгүй байлаа. Би аялдан номлодог байсан бөгөөд үүгээрээ жаахан мөнгө олдог байсан юм. Тэр мөнгө нь манай гэр бүлийн хэрэгцээг дөнгөн данган л хангадаг байлаа. Инээс гадна миний гэр бүлд янз янзын хачин жигтэй үйл явдлууд болж байла. Би гэргийтэйгээ хил аман олцож чадахгүй. Дээрээс нь аав ээжээс минь ирэх ёстой нэлээд хэмжээний мөнгө бусдын хариуцлагагүй үйлдэлээс болж тодорхой хугацаагаар саатчихлаа. Гэтэл луунаас салсны дараа манай санхүүгийн амьдрал огцом дээшилж цоо шин төвшөнд гарсан юм. Би ямар нэг онцгой ажил хийгээгүй боловч дараа жил нь миний орлого 2 дахин өссөн. Тэгтэл өв маань чирж энэний ачаар гэргий бид хоёр нэг байшин худалдаж авсан нь бидний хувьд нилээд зориг шаардсан алхам байсан ч бурхан ингэж чиглүүлж байгаа нь бидэнд дэндүү тодорхой байлаа. Тэгэхээр би санхүүгийн цэцэглэлийн талаар яриад байгаа маань ганц л шалтгаантай. Үүнийг заавал цохон тэмдэглэх ёстой гэдгээ мэдрээд байгаа учраас л ярьж байгаа юм аа. Гэхдээ би зорилготой санхүүгийн цэцэглэлийн талаар ярьж байна. Бид байшиндаа нүүж ороод 9 жилийн дараа худалдаж авсан үнээсээ даруй 3 нугалж зарсан. Тэр мөнгөөрөө миний 2 дахь гэргий Рут бит хоёр Ерүсалимд нилээд үнэтэй байшин барьсан юм аа. Тэр байшингаар дамжуулж бурхан бидэнд санхүүг хангаж өгсөн юм да. Энэ бол бидний огт төлөвлөөгүй зүйл байсан. Луунаас ангиж ирж байхдаа надад энэ бүхнийг төлөвлөх ямар ч ухаан байгаагүй. Гэхдээ луугаар дамжин манай гэрт муу ёрын харанхуй хүч нэвтэрсэн байсныг би ухаарсан юм аа. Тэгэд тэр хүчийг хөөж нэг мөр шийдэхээс нааш би миний амьдрал үйлчлэлд зориулсан бурхны бүрэн дүүрэн байдлыг эдлэж чадахгүй байж. Нэг сонирхолтой зүйл нь бурхан надад тийм сайхан зүйл бэлтгэсэн гэдгийг би огт мэдэхгүй байсан. Би ч гэлтгүй. Ер нь маш олон хүн ийм байдалтай байдаг. Хараалтай зөрчилдөж байгаа хүмүүс хараалаас чөлөөтэй байна гэж яадгийг мэддэггүй. Бүр төсөөлж чаддаггүй. Үүнээс жаахан сүүлд би Америкийн төв баруун нутгийн нэгэн пресбитеран чуулганд номлосон юм. Тэгээд номлолоо дуусгаад эндрийн ард зогсож байлаа. Надад цаашид яах талаар ямар нэг онцгой төлөвлөгөө байхгүй зогсож байтал миний зүүн гарын урд игнэнд аав, ээж, охин 3 сууж байхыг харлаа. Тэгээд тэднийг харах даруй ариун сүнс надад тэдний дээр хараал байна гэж хэлэх шиг боллоо. Би хараалын талаар юу ч заагаагүй. Тэр талаар ч бодоогүй учраас яахаа ч сайн мэдэхгүй байлаа. Тэгээд жаахан харзантал дахиад л энэ гэр бүл дээр хараал байна гэсэн бодол орж ирлээ. Тиймээс би аав дээр нь очиод ноён тоон танай гэр бүл дээр хараал байгааг бурхан надад хэлэх шиг боллоо. Та Иесусийн нэрээр энэ хараалыг таслуулмаар байна уу гэлээ. Гэхдээ яг үүндээ надад ямар ч туршлага байхгүй. Би зүгээр л итгэлээрээ үйлдэж байсан юм. Тэгтэл мөнөөх аав шууд л тэгье гэлээ. Хожим би түүний болоод гэр бүлийнхэн амьдралд янз бүрийн хачин жигтэй юмс тохиолдсон болохоор тэрээр энэ бүхэн нь хараал гэдэгт итгэсэн гэдгийг олж мэдсэн юм. Тэгээд би өндөр дуугаар хараалыг таслан товч залбирлаа.
Тэгээд Есүсийн нэрээр хэмээн дуусгатал хэдийгээр би тэдэнд хүрээгүй боловч гэр бүлийн гишүүн бүрийн бие хачин жигтэй чичирхийлэх нь тод харагдлаа. Дараа нь би гэдрэг ухрахдаа охин нь нэг хөлөө ташаанаасаа улаа хүртлээ шохоо идүүлчихсэн байхыг олж үзсэн юм. Тийм болохоор би дахин аавд нь охины чинь хөлний эдгэрлийн төлөө залбирч болох уу гэтэл тэр даруй зөвшөөрөөд гэхдээ охин маань энэ хөлөө 18 сарын дотор 3 удаа хугалсан учраас эмч нар идэхгүй гэж хэлснийг та мэд хэрэгтэй байхаа гэж хэлсэн юм. Хэрвээ өнөөдөр би хүн нэг хөлөө 18 сарын дотор 3 удаа хугалсан гэж сонсвол хараал ажиллаж байна гэж шууд л мэдэх байлаа. Харин тухайн үед надад энэ нь цоошин байсан юм. Тэгээд би хөлийг бариад маш энгийнээр залбирая да гэж хэлээд залбирлаа. Тэгээд хэдхэн 7 хоногийн дараа би нөгөө ааваас талархал илэрхийлсэн загтал хүлээж авсан юм. Тэд охиноо эмнэлэгт дагуулж очоод гэрэл таруултал зураг нь хөл нь бүрэн эдгэрсэн гэдгийг харуулжээ. Ингээд удалгүй шохог нь ч авчээм. Би энэ талаар бодож байгаад нэг зүйлийг ухаарсан юм. Бурхны надад харуулсан тэр гэр бүл дээр байсан хараал нь охины хөлийг идэх гээд саад болж байжээ. Саадыг зайлуулах хүртэл охины хөлийн төлөө залбираад ч нэмэргүй байж. Тэгээд яг энэ зарчмаар би мянган хүн гэр бүлийг Бурхны ёроолыг хүртэхэд нь хориг болж байсан далд саадыг олж илрүүлсэн юм. Миний хувьд гэвэл тэр луунуудаас болж би Бурхны хүсэл санхүүгийн цэцгэлэлд хүрч чадахгүй байсан. Харин тэр охины хувьд гэвэл хугарсан хөл нь далд хараалаас болж эдгэрэхгүй байжээ. Түүнээс хойш би энэ сэдвээр зааж эхэлсэн бөгөөд хэд хэдэн хуурцаг гаргасны дунд хараал, урхаг шалтгаан ба эм нэртэй цоврал хичээл гаргасан. Тэгтэл эдгээр хичээл маань хувь хүмүүст төдийгүй чуулган даяар ёр бусын өөрчлөлт авчирч байгаа талаар гайхамшигтай гэрчлэл дуулгаж эхэллээ. Энэ цоврал маань Африкт хүрчилдэм. Тэгээд Рут хоёрыг Өмнөд Африкийн Кейптаунд үйлчилж явтал Есүсийг аврагчаар хүлээн авч итгэсэн нэгэн еврей эмэгтэй бидэнтэй ирж уулзсан юм. Тэгээд тэр эмэгтэй бидэнд өөрийнхөө түүхийг өөрийн биеэр хүүрнсэн юм. Эмэгтэй маш ур чадвартай нарийн бичиг байжээ. Тэгээд нэгэн хувийн фирмд сайн цалинтай ажилдаг байж. Тэгтэл дарга болон бусад албан хаагчид нь нэгэн их багш эмэгтэйн толгойлдог нууцлаг бүлгэмд хамрагддаг болохыг олж мэджээ. Төд удалгүй дарга нь эмэгтэйгээс мөнөөх их багшийнхаа айлдсан ёроолыг шивээд өгөөч гэсэн байна л да. Эмэгтэй бичиж эхлэмэгцээ тэр нь Христэд итгэгч хүний хувьд ямар ч ёроол биш болохыг ухаарад дарагдаа уучлаарай. Гэхдээ би ийм юм бичиж чадахгүй гэж. Дарга нь учир ойлгох хүн байсан тул уучлаарай. Энэ чиний итгэл бишрэлийн эсрэг гэдгийг мэдсэн бол юу гэж ийм юм гуйх билээ гэсэн байна. Түүх ингээд дуусч. Тэгэхээр бид эндээс дүгнэлт хийх хэрэгтэй. Мөнөөх их багш нь өөрийнх нь ёроолыг бичгээс татгалзсан нарийн бичиг эмэгтэйн талаар сонссон л байж таараа. Тэгэд яасныг хэн мэдхэв? Магадгүй залбирал үйлдэж хараал дуудсан ч юм билүү? Гэхдээ яг юу хийсэн нь тийм ч чухал биш. Тэгэд хэдэн 7 хоногийн дотор мөнөөх нарийн бичиг эмэгтэйн би тэрнийг Мириам гэж нэрлэе. Энэ бол тэрний жинхэнэ нэр биш л дээ. Тэгэд Мириамын хуруунууд нь тахиралдан хөшөж нугалж хөдлөгхийн аргагүй аимшигтай ихээр хүчтэй өвдөх болж. Яаж өвдснийг та төсөөлөгчгүй гэж тэр хэлсэн шүү. Нөхрөөсөө ч тусдаа унтдаг болж. Яагад гэвэл нөхөр нь хөрвөөх тоолонд хөдөлгөөнөөс нь болж хуруу нь тэсхийн аргагүй өвдөнө. Тэгэд эмчид үзүүлсэн чинь зураг нь архагшсан үе мөчний өвчин гэж онцлогджээ. Тэрээр үндсэндээ хөшсөн хүнл болон хувирчээ. Тэгж байтал миний нөгөө хичээлийг сонссон өөр нэг харизматик хатагтай хичээлийг маань Мириамд сонсгоор авчирч өгч л дээ. Мириам нэг ч их баярлаагүй байх. Яагаад гэвэл тэр
боловсралтай эмэгтэй учраас хараал мэтэн түүний хувьд айл хизээний илэрсэн баларсан зүйл шиг санагддаг байж. Гэхдээ ямар ч байсан найз нь дийлж тэр хоёр 3 хичээлийг сонсохоор суужээ. Тэгээд 3 дахь хичээлийн төгсгөлд би хүмүүсийн амьдрал дээрх хараалыг таслах залбиралд хөтөлсөн хэсэгт хүртэл хуурцаг нь гацаад урагшаачгүй, хойшоочгүй, наашаачгүй, цаашаачгүй болчихжээ. Энэ бүхэн нь зүгээр ч нэг тохиолдол шиг санагдсангүй юм. Тэгэхээр Мириам одоо би залбирч чадахгүй нэ гэж хэлтэл нөгөө мятаршгүй найз нь нэрээ би тэр залбирлыг хуулаад биччихсэн шүү дээ. Одоо хаваад ирье гэж юм. Найзынхаа ятгалгаар Мириам хүссэн хүсээгүй нөгөө залбирлыг уншжээ. Тэр залбирлыг 3 минутын дотор л уншина. Үүнээс удахгүй. Тиймээс Мириам мөнөөх залбирлыг дуртай дургүй уншиж байтал харин дуусах үед нь хуруу гар нь бүрэн идгэрч чөлөөлөгдчихсөн байжээ. Артритийн ул мөрч үлдээгүй. Дараа нь Мириам эмчтэр очтол эмч нь түүнийг ямар ч өвчнгүй гэж баталжээ. Би үүгээр юу хэлхийг хүсэж байна вэ гэвэл Мириам эдгэрлийн төлөө юу ч залбираагүй. Тэр энэ талаар бодоочгүй. Тэр зүгээр л өөрийгөө хараалаас чөлөөсөн. Гэтэл хараал тасрахад өвчний шалтгаан бас тасарчээ. Энэ нь үл үзэгдэх саадын өөр нэг шалтгаан юм. Харин одоо би бичээс дээрх ерөөл хараалын хэлбэрийн талаар ярмаар байна. Ерөөл хараалын талаар маш дэлгэрэнгүй хүүрнэдэг хуучин гэрээний нэгэн онцгой бүлэг байдаг. Энийг мэдхэн байна уу? Энэ бол дэд хууль 28 дугаар бүлэг. Тэгэхээр энд ерөөлийн 14 ишлэл, хараалын 52 ишлэл байна. Цаг хүрэхгүй болохоор бид эдгэрийн талаар үзэхгүй. Гэхдээ өөрийнхөө тусын тулд энэ бүлгийг наривчлан судлахыг танд зөвлөж байна. Би л бол хувьдаа маш их судалгаа хийсэн. Одоо та бүхэнд тэр тоймоо хүргэмээр байна. Гэхдээ таарч байгаа эсхийг мэдхийн тулд өөрийнхөө ухаанаар шүүж болгоно уу? Тэгэхээр ерөөл хараалын талаарх тойм маань энэ байна. Үндэ энэ хоёр нь тэнгэр газар шиг эсрэг тесрэг зүйлс юм. Тэгэхээр 7 ерөөл байна. Нэгдүгээрт өргөмжлөл буюу өргөмжлөгдөх. Та ямар нэг зүйлийн доор амьдрахаан болно гэсэн үг. Хоёрдугаарт нь миний хэлдгээр үржил өсөлт. Надад энийг яг олоод хэлчих англи үг олдоогүй юм аа. Гэхдээ Бурхны ерөөл дээр байгаа хүн амьдралынхаа тал бүр дээр үржил өсөлттэй байдаг. За 3 дугаарт нь эрүүл мэнд. 4 дугаарт санхүүгийн цэцэглэл буюу амжилт. 5 дугаарт ялалт. 6 дугаарт Мойсе таныг сүүл биш толгой болно гэсэн. Төгсгөлд нь 7 дугаарт та доор биш дээр байна. Би олон жилийн өмнө энийг судлаж байхдаа эзнээс толгой ба сүүлний ялгааг асуусан юм. Тэгтэл эзэн надад ингэж хариулах шиг болж билээ. Толгой шийдвэр гаргадаг. Харин сүүл зүгээр л чирэгддэг. Тиймээс та толгой шиг амьдарч байна уу? Эсвэл сүүл шиг амьдарч байна уу? Та шийдвэр гаргаж байна уу? Та нөхцөл байдлыг гартаа авч байна уу? Эсвэл ойлгож хянаж чадахгүй нөхцөл байдал хүчинд баригдан сүүл шиг чирэгдэж явна уу? Хэрв та сүүл шиг байгаа бол хараал дор байх өндөр магадлалтай шүү. Ерөөл бүр нь ийм тийм шалтгаантай гэж би хэлж чадахгүй. Энийг та өөрөө л ялгаж салгах ёстой. Энэ талбар дээр ганц л мэрэгжилтэн байдаг нь Дерек Принс миний бие явч биш юм. Тэр бол ариун сүнс. Тэр л танд ховчлон зааж чадна. Би танд ерөнхий үннийг л зааж чадхаас биш. Нарийн ширээний ариун сүнснээс олж мэдэрэй. Харин одоо хараалыг үзцгээе. Хараал нь ерөөлийн яг эсрэг зүйлс. Доромжлол, үргүйдэл, үр жимсгүй байдал. Үргүй байдал нь бараг ямагт аль нэг байдлаар хараалтай холбоотой байдгийм аа. 3 дугаарт бүх төрлийн өвчин. Хэрв та дэд хуулийн 28 дугаар бүлгийг уншвал тэнд бараг л бүх төрлийн өвчнийг дурдсан байгаа. 4 дугаарт нь ядуурл юм уу?
бүтэлгүйтэл. 5 дугаарт ялагдал. 6 дугаарт та толгой биш сүүл байна. 7 дугаарт та дээр биш доор байна. Ийм нэг яриа байдаг юм. Хоёр итгэгч уулзж илтэй. Тэгэд нэг нь нөгөөгөөс "За найз минь юу л хийгээд байна да" гэсэн чинь нөгөөх нь "Онц юмгүй дээ, байдгаараа л байж байна" гэж тэгтлээ эхний итгэгч. "Тийм үү, тэгвэл байдгаараа байгаал юу хийгээд л байна?" гэж асууж. "Энийн шиг та байдгаараа л байх биш. Харин тэргүүн шиг амьдрах ёстой. Олон жилийн судалгааныхаа үр дүнд би хараал ажиллаж байж магадгүйг тодорхойлсон өөрийн гэсэн жагсаалт гаргасан юм. Энийг магадлалын бичиг гэж хэлж болно. Үүнийг би дэд хууль 28 дугаар бүлгээс хуулаагүй боловч дараа нь зэрэгцүүлээд харсан чинь гайхалтай адилхан байлаа. 7 зүйл байгаа. 7 зүйл. Тэгэхээр би нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Энэ жагсаалтаас ганц хоёрхан зүйл таарлаач та яг хараал дор байна гэсэн үг биш юм шүү. Энэ нь дохио байж магадгүй учраас та Бурханаас асуух хэрэгтэй. Гэхдээ хэрв хэд хэдэн зүйл байвал хараал дор байх магадлал чинь улмал өснө. За, энэ миний бяцхан жагсаалт. Нэгдүгээрт сэтгэл санаа, сэтгцийн өвчин. Өнөөдөр хүмүүс дэмэрэх, өвчин хөдлөх гэж ярьдаг шүү дээ. Нөгөө хин чин дэмэрээд хэлчихсэн. Эсвэл өвчин нь хөдөлчихсөн гэдэг. Би энийг л хэлээд байна. Сэтгэл санаа, сэтгц мэдрэл нь муудах. 2 дугаарт хууч эсвэл удамших өвчин. Нин ялангуяа удамшлын өвчин. Яагаад гэвэл хараал нь нэгээс удаах үедэн халддаг. Замун түнчлэн эмч нарын оншийг нь тодорхойлж чадахгүй тийм тохиолдлууд байна. 3 дугаарт энэ нь эмэгтэйчүүдийн асуудал. Үр гүйдэл, үр зулбах, сарын тэмдгийн асуудал гэх мэт. Рүүтгэр маш олон ийм тохиолдолтой тулгарч байсан. Тэгээд ийм хүмүүсээ залбируулахаар гарч ирэх бүр үед. Бид энийг зүгээр л хараал хэмээн үзэж хараалаас чөлөөлөхийн төлөө үйлчилдэг. Үнэн дээр үйлчлэгчид бид хүмүүсийг хараалаас чөлөөлөхгүйгээр дэмий эдгэрлийн төлөө үйлчлэх нь баахан цаг үрсэн ажил юм шиг санагдаад байдаг юм аа. Нэгэн удаа бид эмэгтэйчүүдийн асуудалтай хүмүүсийг жагсаагаарай гэсэн чинь дунд нэг залуу цохиж явдаг байгаа. Тэгэхээр би "Та яагаад танд яагаад эмэгтэйчүүдийн асуудал байдаг вүлээ?" гэтэл залуу "Би сэтгэл санааны өвчтэй. Тэр чинь эмэгтэйчүүдийн асуудал биз дээ" гэсэн. Гэхдээ би тэр хариултыг хүлээж аваагүй. Дараагийнх нь гэр бүл салах. Гэр бүл хөндөрөх. Гэрлэлт нь сүирч, гэр бүл нь нурж, үр хүүхэд нь аав ээжээсээ, ах дүүс нь хоорондоо хөндөрдөг. Ийм нөхцөлд хараал ажиллаж байх өндөр магадлалтай. Дараагийнх нь санхүүгийн гачигдал. Би энийг маш болгоомжтой хэлмээр байна. Миний бодлоор богино хугацааны ядуу байдал нь биднийг шалгах Бурхны шалгалт байж болох юм. Харин хэрв та дандаа дөнгөн данган арга зааж байвал хараал дор байх боломжтой юм. Том боломжтой юм. Дараагийнх нь байнга осолдож энддэг байдал. Өөрөөр хэлбэл хаач явсан дандаа л бэртэж, гэмтэж явдаг хүмүүс байдаг шүү дээ. Та тийм хүмүүсийг мэдхүү? Ялангуяа даатгалын компаниуд үүн дээр нилээд ажилдаг. Тэд таныг шалгаад энэ төрөлд тэнцэж байгааг мэдвэл даатгалд хамруулж гайгүй ашиг гаргана. Жишээлх юм бол хашлаг давхтаа шагаагаан булгалцдаг. Эсвэл эхнэр чинь машиныхаа хаалгыг хаахтаа дандаа л таны гарыг хавчиж таардаг нь жирийн нэг тохиолдол биш юм. Эсвэл нүдэнд чинь шавж ороод л өвтгчгдөг. Ер нь байнгын ийм явдал нь жирийн тохиолдол биш юм. Тэгэд эцэст нь амиа хорлох юм уу? Цаг бусын үхлийн түүхэн хэлхэ. Зарим гэр бүлд ийм түүх давтагцаар байдаг. Тэгэхээр саяныхаа ярьсан зүйлсийг хурдхан шиг давтаадах юм. Сэтгэл санаа, сэтгцийн өвчин. Хууч юм уу? Удамших өвчин. Нин ялангуяа удамшлын өвчин. Тэгээд эмэгтэйчүүдийн асуудал, гэр бүл салалт, гэр бүлийн хөндөрөл,
санхүүгийн гажигдал, осолд өртөмхий байдал, гэр бүлийн доторх амиа югүтгэх юм уу, цаг бусын үхлийн түүх. Үүгээр энэ жагсаалт дуусахгүй. Энэ жагсаалтад багтаагүй боловч хараалын үр дагавар байж болох маш олон зүйл байж болох юм. Гэхдээ би та бүхэнд ерөнхий зургийг л өгч байгаа юм шүү. Би маш олон янзын хүнд үйлчлснийхэн үр дүнд ерөнхийлсөн хэдэн шинжийг гаргаж ирсэн л энэ юм. Хараал нь яг л өнгөрснөөс сунсан муу ёрийн сарвуутай адил. Та яг хаанаас сунж байгааг нь мэдэхгүй. Тэр муу ёрийн гар таныг байнга бүдрүүлдэг учраас та ахин дахин босдог. Тэгээд нэг хэсэг гайгүй явж байгаад дахиад бүдрэх болно. Тэгэд энэ байдал нь таны амьдралын хэв маяг болно. Хичнээн хүн надад ийм маягийн түүхийг үлдгийг та төсөөлөхгүй юм. Тэд яг ийм зүйл аавтаа маань эсвэл өвөөтэй минь тохиолдсон. Манай гэр бүлд нэг ийм давтамж үргэлж яваад байдаг гэж хэлдэг. Эсвэл өөрөөр энгийнээр дүрсэлбэл өнгөрснөөс суунагалсан хар сүудэр таны амьдралыг бүрхэж Бурхны ёрөөлийн нарны гэрлийг хаадаг. Та нарны гэрэл дор яваа хүмүүсийг харвч харин таны дээр нар бараг гарахгүй. Тэгэхээр эдгээрийн аль нэг нь таны амьдралтай таарч байвал хичээлээ цаашаа үзэх явцдаа та Бурхныг хайж таны асуудлыг харуулж тодорхой хэрэгцээг чинь зааж өгөхийн тулд ариун сүнснээс асуух хэрэгтэй. Сургаалт үгс номын 26-гийн 2 дээр маш чухал нэг мэдэгдэл хийсэн байдаг. Тэнд урхаг шалтгаан байхгүй бол хараал юу гэж хараацай адил дэгдэв гэж. Өөрөөр хэлбэл хараал байгаа бол шалтгаан байж л байгаа. Ямар нэг урхаг тайл байж таараа. Би л хөвдөө хүмүүсийн хараалын асуудлыг шийдвэрлэхээс өмнө эхлээд урхаг шалтгааныг нь олж илрүүлэхэд нь тусалдаг. Харин одоо Библиэлд энэ талаар юу хэлснийг үздэцгээе. Энэ бол маш урт сэдв юм. Энэ талаар ярихад энэ хичээлч үүний дараагийн хичээлч хүрэлцэхгүй. Дэд хууль номын 28 дугаар бүлгийг үздэцгээе. Энд ёроол ба хараалын гол шалтгааныг бичсэн байгаа. Тэгээд хамгийн сайхан нь маш энгийн зүйлс байгаа. Дэд хуулийн 28 дугаар бүлгийн эхний 2 ишлэл. Хэрв чи өөрийн бурхан эзэндээ дуулууртай байж, миний өнөөдөр чамд тушааж буй түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдгөөс, эзэн бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстнээс илүү өндөрт тавина. Хэрв чи өөрийн бурхан эзэнд дуулууртай байвал, эдгээр бүх ёроол чам дээр бууж чамд хүрнэ гэж. Энэ нь нэлээд орчин үеийн орчуулга байгаа. Харин хуучны King James Библиэлд хэрв чи бурхан эзнийхэн дуу хоолойг хичээнгүйлэн сонсох аваас гэдэг. Еврейгээр үүнийг хэлэхдээ сонсох гэдэг үгийг нь давтаж хэлдэг. Хэрв чи бурхан эзнийхээ дуу хоолойг чих тавин сонсох гэдэг утгыг цохиж байгаа биз? Түүний айлдсныг үйлдэвэл гэдэг. Тэгэхээр ёроолийн хамгийн гол шалтгаан нь Бурхны дуу хоолойг сонсож хэлснийг нь хийх юм. Тэгвэл хараалын үндсэн шалтгаан нь яг эсрэг зүйл байгаа. Тус бүлгийн 15 дугаар ишлэлийг үзнэ үү? Чи хэрвээ эзэн Бурхныхаа үгийг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал зарилгийг дагаж мөрдөхгүй байвал, энэ бүх хараал чам дээр бууж чамд хүрнэ гэж. Тэгэхээр хараалын урхаг шалтгаан нь юу вэ? Бурхны дуу хоолойг сонсохгүй, хэлснийг нь хийхгүй байх юм. Танд үндсэн 2 үүдэл шалтгаан байна. Ёроолийн шалтгаан. Бурхны дуу хоолойг сонсож түүний хэлснийг хийх. Хараалын шалтгаан. Бурхны дуу хоолойг сонсохгүй, хэлснийг нь хийхгүй байх. Би танд яг одоо нэг зүйлийг анхааруулмаар байна. Хэрв та хичээлийн төгсгөлд хараалаас чөлөөлөх үйлчлэлээр чөлөөлөгдвөл
Дараа нь ерөөл дотроо өвлөхийн тулд дараах нөхцөлийг биелүүлэх хэрэгтэй. Бурхны дуу хоолойг сонсож хэлснийг нь хийх. Хэрв та Бурхны дуу хоолойг сонсгоон болж үйлдэхэн болчихвол дахиад л хараал дор орох магадлалтай. Түүнчлэн Библи хараалын хэд хэдэн янзын тодорхой их үүсвэрийн талаар ярьдаг. Бид ерөнхий шалтгааныг үзсэн бол одоо жаахан наривчлан үзцгээе. Хараалын эхний их үүсвэр нь энэ таныг гайхшруулах байхаа. Бурхан өөрөө юм. Библиэд Бурханы дуудсан олон хараал байдаг. Хамгийн түгээмэл нь дуулуургүй улс үндэстэн хүмүүсийг шүүхдээ тэдний дээр дуудсан хараал юм. Тэгээд хараал нь ажиллахдаа Бурханы шийтгэл болон буусан байдаг. Ойлгомжтой юу? Бурхан бол ерөөдөгч, хараадагч Бурхан. За тиймээс бид хамгийн түрүүнд Бурханаас буудаг хараалын талаар үзнэ. Гэтлэл номын 20-ийн 3-аас 5 дээр ийм хараалын тод жишээ байдаг. Гэтлэл 20-ийн 3-аас 5. Энэ бол 10 тушаалын эхний хэсэг юм. Тэгэхээр хамгийн түрүүнд хүмүүсийн амьдрал дах хараалын хамгийн түгээмэл шалтгаан нь 10 тушаалын эхний 2-ыг зөрчих явдал гэдгийг хэлье. Үүндээ энэ 2 тушаалыг зөрчичхөөд хараал дор орохгүй байна гэж огт байхгүй. Тэгэхээр одоо энэ ишлэгийг уншицгаая. Чи надаас өөр бурхадтай байж болохгүй. Грекээр энийг миний дэргэд гэдэг. Энэ нь эзэнтэй энэ зэрэгцүүлэн өөр бурхадтай байж болохгүй гэсэн үг. Бурхан би бол эзэн, надаас өөр бурхан байхгүй гэсэн. Тэгэхээр та жинхэнэ бурханаас өөр ямар ч бурханыг хүлээн зөвшөөрч огт болохгүй. Хоёр дахь тушаал нь бидний хэлдгээр шүтэн шүтэх юм. Чи өөртөө заривлан шүтэн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дах, газрын доор усан доторх юмны ямар нэг дүрсийг бүүхий. Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний бурхан эзэн, би бол хартай бурхан бөгөөд намайг үзэн ядагчдын 3-4 дахь үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнхэн нүглийн шийтгэлийг буулгадаг гэж юм. 3-4 үеийн дамндаг нь хараалын онцгой шинж болохыг анхаарна уу? Энэ дэлхий дээр хэдэн тэрбум хүн байгаа. Тэдний өвөг дээдс нь хэдэн зууны турш элдв янзын шүтэн шүтэж ирсэн байгаа. Тэгэхээр ямар хэмжээний хараалын овоо босхийг хэлэх хэцүү. Би зүүн өмнөд Азад нэг удаа аяллаа. Тэндэхийн хүмүүсийн 95% нь хараал дор байдаг учраас хараалыг хэрхэн шийдэхийг мэдэхгүйгээр зүүн өмнөд Азад үйлчлэх нь зөвхөн цагийн л гарц болдог юм. Мэдээж тэд сайн сайхан гайхалтай хүмүүс л дээ. Гэхдээ тэдний дээр өнгөрснөөс дайгдж ирсэн асар их ачаа байдаг. Жинхэнэ бурхнаас өөр бурхтыг шүтэх нь бүх төрлийн нууц шүтлэгт хамаатай. Нууц шүтлэг нь үе түмэн тоо хэлбэртэй байдаг тул бүгдийг нь тоочих огт боломжгүй юм. Гэхдээ хэрв та зөвхөн жинхэнэ бурхнаас хайх ёстой зүйлсийн төлөө өөр бурхад руу эргэвэл тэр зүйлээ л бурхан болгож байгаа хэрэг юм. Тиймээс хэрв та ирээдүйн талаар мэдхээр үзмэрч дээр очвол үзмэрчийн ард байгаа хүчийг бурхнаа болгож байгаа юм. Гэтэл бурхан ингэж болохгүй гэсэн. Хүмүүс вижид тоглоом шиг л ханддаг. Хэрв та ямар нэг төрлийн нууц шүтлэг гаж урсгалын үйлд оролцвол Библийн үннийг няцааж байгаа юм. Та энэ бүхнээрээ жинхэнэ бурхан биш юмыг бурхан болгодог. Тэгэхээр эхний 2 тушаалыг зөрчсөний төлөө буух хараал нь бүх төрлийн нууц шүтлэгт хамаатай. Тэгэхээр энэ нь 4 үе дамжина гэж эзэн хэлсэн байгаа. Бүгдээрээ жаахан тоо бодож 4 үе ухарцгаая.
хүн бүрийн дөрвөн үеийн удмын санд нийтдээ 30 хүн багтана. Эдгээр хүмүүсийн нэгэн ч нууц шүтлэгт оролцоогүй гэд хэлж хүн бидний дунд хэд байгаа болов. За магадгүй зарим нь хэлхэл байх. Миний хувьд бол тэгж хэлж огт чадахгүй. Маш энгийн нэг жишээ хэлье л дээ. Олон жилийн өмнө би тухайн үед их хийгддэг байсан нэгэн гэрийн залбирлын цуглаанд очсон юм. Тэнд 20 гаруй насны нэг залуу байлаа. Тэгээд би түүнд ариун сүнсэл ингэж хэлсэн шиг байгаа юм. Тэгээд би түүнээс чи ариун сүнсийг хүлээж авсан уу гэж асуухад залуу тийм ээ гэснэ. Гэхдээ гэлэм энэ асуултад хүн тийм ээ гэхдээ гэж хариулах бүр үед гэхдээ гэдэг нь ямар утгатай болохыг амархан ойлгодог. Энэ нь гэхдээ би хэлээр ярьдаггүй гэсэн үг байдаг. Тэр залуу үнэхээр хэлээр ярихыг хүсэж байгаа нь мэдрэгдэж байлаа. Би түүнийг хүчлэхийг хүсээгүй болохоор юу ч хэлсэнгүй. Гэтэл эзэн сануулсан болохоор би залууд чи үзмөрч дээр очсон уу гэж асуухад залуу хэсэг бодсноо. Тийм ээ, нэг удаа 15 таа байхдаа зүгээр л тоглоом болгож л гэхдээ би ерөөсөө тэрэнд итгээгүй гэлэм. Тэгэхээр нь би гэхдээ чи очсон хэмээн тулхтал тэр хүлээн зөвшөөрлөө. Би бурхан ийм зүйлийг хоригддаг юм гэсэнд залуу жаахан дургуйлхиж байснаа хүлээн зөвшөөрсөн юм аа. Тэгэхээр нь би түнд би чамайг энэ нүгэл болохыг хүлээн зөвшөөрч үүний үр дагавраас чөлөөлсөн залбиралд хөтлөмөр байна. Чи зөвшөөрч байна уу? Ингээд маш энгийн залбиралд хөтлөлөө. Тэгээд бид эзэн минь ээ би тэр үзмөрч дээр очсон нүглээ улааж байна гэх зэргээр залбирлаа. Тэгээд залууд дахиж ямар нэг үг хэллгүйгээр мөрөн дээр нь гараа тавиад залбиртал залуу тэр даруй үл мэд хэлээр дурж гнүүлж гарлаа. Тэр үндэ хэсэгтээ орчноосоо тасарчихсан юм. Тэгэхээр тэнд ямар нэг далд саад түүнийг хэлээр ярихаас хорж байсан байгаа биз? Ямар саад? Нууц шүтлэг. Энэ бол зөвхөн ганцхан л жишээ шүү. Дэд хууль номын 27-гийн 15-аас 26 дугаар ишлэлд Израиль амлагдсан газар орохдоо өөр дээрээ 3 хараал дуудсан байдаг. 3 хараал. Тэд хуулийг зөрчвөөс автоматар хараал дор орно. Тэд амлагдсан газар орохдоо ийм зарчмыг тогтоосон. Энэ зарчим нь бурхантай тогтоох бидний харилцаатай ижилхэн санагддаг. Бид бурханд дуулууртай байвал өрөөгдөн, дуулуургүй байвал хараал дор орох бодиттой аюулд байдаг юм аа. Тэгэхээр дэд хуулийн 27-гийн 15 дугаар ишлэлээс ахуулаад дурдсан хараалууд нь чухам юун дээр буухыг би товч тоомилмоор байна. Нэгдүгээрт дахин хэлэхэд шүтэн шүтэх, худал бурхад. Энэ нь ямагт жагсаалтыг тэргүүлнэ. Хоёрдугаарт аав ээжигийн үл хүндэтгэх. Энийг шинэ гэрээнд Эфес 6 дугаар бүлэгт давтсан байдаг. Эцэг эхээ хүндэл. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно гэж. Хэрв хүн аав ээжигээ хүндэтгэхгүй бол хизээч олигтой явахгүй гэж би хувьдаа боддог. Энэ үнэн шүү. Үнэн. Энийг батлах олон жишээ бий л дээ. Мэдээж тэр хүмүүс аврагдана, хэлээр ярина, тэнгэрт очно. Гэхдээ аав ээжтэйгээ уулзраа олоогүй хүмүүсийн амьдралын чансаа нэг л дорой байдаг. Аав ээжтэйгээ юм бүхэн дээр санал нийлж хэлсэн бүхнийг дагах албагүй. Гэхдээ заавал хүндэтгэх ёстой. Нэг залуу санаанд орж байна. Залуу аавтайгаа тааруухан харилцаатай байлаа. Аав нь хэдийнэ нас барсан бөгөөд нилээд хол газар нутаглуулсан байжээ. Залуу энэ үннийг ойлгомогцоо аавынхаа булшин дээр явж очоод цоо шинэ хүн болох хүртлээр сүгдэн суугаад хамгал буруугаан хүлээн зүрх сэтгэлэн уудлан байж уйлжээ. Тэрнээс хойш залуугийн амьдрал өөрчлөгдсөн байна. Өнөөдөр хүндтгэхийн аргагүй хэцүү аав ээжүүдэд зөндөө л байдаг. Буруутай үр хүүхэд гэж байхгүй. Буруутай аав ээж л гэж байдаг. Гэхдээ хэрв та сайн сайхан амьдрмаар байгаа бол Бурхны үгийг заавал даггал хэрэгтэй. Өөр сонголт гэж байхгүй. Дараагийн бидний заавал үзэх ёстой зүйл нь хөршөөсөн урвах. Хөршөөсөн урвах. Сургаалт өгс ном дээр. Сайныг муугаар хариулсан хүний гэрээс
муу юм хизээч салдаггүй гэсэн байдаг. Дараа нь тус дэм дутсан дорой буурай хүмүүст шудраг бус хандах явдал. Энэ тухай ярихаар л ихэнхээ хэвлийд байгаа хүүхдэл санаанд ороод байдаг юм. Би л хувьдаа санаатаагаар үр хөндүүлж байгаа хүмүүс хараагддгаа гэж боддог. Би ийм хүнд үйлчлэхдээ эхлээд заавал хараалын тасалдаг. Би тэр хүнийг нэг насаараа хараагдсан гэж хэлээгүй гэдгийг минь та бүхэн ойлгоно уу? Би мэдээж энэ хараалаас чөлөөлөгдөх шийдлийн заана. Гэхдээ шийдлийн хэлхийн тулд эхлээд асуудлыг хэлэх хэрэгтэй. Дараа нь хэвийн бус, эрүүл бус бэлгийн харилцаа. Дахин хэлэхэд би нарийн тоо баримтыг мэдэхгүй байна. Гэхдээ Америкт 10 наснаас доошх 4 охин тутмын нэг, 5 хүү тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдгаа гэсэн ерөнхий тоо байдгаа. Ийм зүйлийг хараал дагалдахгүй байна гэж би төсөөлж чадахгүй. Одоо бид энэ жагсаалтаас эхлэл 12 дугаар бүлэг рүү хөдөлцгөөе. Энд Бурхан Авраамыг дууддаг. Энд тун чухал нэг зүйл байгаа учраас бүгдээрээ үүнийг үзцгээе. Бурхан Авраамыг нутгаас нь дуудаж, олон зүйл амлаж, энэ дуудлагынхаа төгсгөлд 3 дугаар ишлэлд чамайг өрөөгчийг би өрөөж, чамайг хараагчийг би хараана гэсэн байдаг. Тэгэхээр энд ерөөл хараалын аль аль нь байна. Энэ тун чухал юм. Яагаад гэвэл Бурхан хэн нэг хүнийг өрөөвл тэр хүн автоматар сатаны муу ёрийн хүчний бай болдог. Тиймээс Бурхан хамгаалалт тавьж өгчээ. Бурхан Авраамд хараагч бүхнийг би хараана гэсэн. Тэгэхээр бид энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ энэ хамгаалалт нь Авраамаас эхлэн Исаакт, дараа нь Яаковт хүрснийг Эхлэл 27-гийн 29-дэр хэлдэг. Яаков чамайг хараасан бүгд нь хараагдана. Тэгэхээр Авраам, Исаак, Яаковын удам явсаар ямар үндэстэн боллоо? Тийм ээ, Израиль. Тэгвэл Ивдээ хүмүүсийг харааж, эсрэг үүсэж, хүчирхийлэн хавчхыг юу гэдэг вүлээ? Антисемитизм гэдэг. Миний бодлоор антисемитизм байгаа газар юм уу? Хувь хүн бүрийг хараал дагдаг байхаа гэж боддог. Хэрв та сүүлийн 19 зууны түүхийг үзвэл улс үндэстнүүд еврей хүмүүсийг харааснасаа болж ар араасан хараагдсан байдаг. Рут хоёрын тун дотны нэг найз Хайфад төрсэн Палестины араб хүн бий. Тэрээр Америкийн иргэн бөгөөд олон жилийн өмнө тун гайхамшигтайгаар Есүстэй уулзсан юм. Тэгээд ариун сүнсний баптизм хүлээн авч тэр үедээ тэрээр саятан байлаа. Тэгээд аврагдсныхаа дараа анхаараарай дампуурсан байгаа. Тэгээд Бурханаас "Эзэн та надад юу заах гэсэн бэ?" гэж асуухад Бурхан "Би чиний бардам занг нэг мөр болгож байна" гэжээ. Гэхдээ Бурхан түүнд өөрийн ч өвөг дээдсийн ч байнга еврейчүүдийг зүхэн харааж ирснийг харуулжээ. Би өөрөө Палестины арабуудын дунд амьдарч үзсэн хүн. Тэд ер нь бол баг нийтээрээ шахав еврейчүүдийг зүхэн хараадаг. Тэгээд Бурхан түүнд хандлагаан өөрчилбөл дахин ерөөнө гэжээ. Найз маань еврейчүүдийг хараасан дан гимшиж тэднийг хайрлах хайр өгөхийн төлөө залбирчээ. Харин одоо найз маань баг ихэнх еврейчүүдээс ч илүү жинхэнэ еврей, Палестины араб, дээрээс нь олон саяын эзэн болсон. Тэгэхээр амьдралд чинь ажиллаж байгаа урхаг шалтгааныг олж илрүүлэх нь чухал байгаа биз? Түүнчлэн Илч Еремай өөр нэг том хараалыг дуудсан байгаа. Гэхдээ бид үүний ач холбогдлыг төдийлөн анхааралгүй өнгөрөөдөг. Еремай номын 17-гийн 5-аас 6. Эзэн ингэж айлдаж байна. Хүн төрлөختөнд итгэж, бие махбодыг өөрийн хүч чадлаан болгодог бөгөөд зүрх сэтгэл нь эзнээс эргэдэг хүн хараагдсан билээ. Учир нь тэрээр цөл дэх бут мэт болж хөгжил цэцгэлэл ирэхэд харахгүй. Харин оршин суугчгүй давстан нутагт буюу зэлүүд нутагт чулуурх газарт амьдрна гэж. Энд хараалдар байгаа хүнийг маш тодорхой дүрсэлжээ. Түүний эргэн тойронд ерөөл байх боловч тэрээр давст нутагт аж төрнө. Хур буувч
түүн дээр л орохгүй. Энэ хараалын урхаг шалтгаан юу? Хүнд итгэж махан биеийг хүч чадлаа болгосны гай. Гэхдээ бичээс дээр зүрх нь эзнээс холдсон хүн гэсэн байна. Өөрөөр хэлбэл энд Бурхны ёр бусын нэгүсэл ёроолыг мэддэг атлаа өөрийнхөө хүчин чадалд итгэж Бурханаас нүүр буруулсан хүний тухай гарч байна. Тэр Бурхны нэгүслээс нүүр буруулсан. Тэгээд хараагдсан. Та өөрийнхөө ухаанаар тунгаан бодно биз. Гэхдээ энэ өнөөгийн Христийн чуулганы дийлэнх хувийг дайраад байгаа нөхцөл гэдгийг би хэлж чадна. Би ямар нэг нэр дурдахгүй. Гэхдээ бидний мэдих чуулганы бараг бүх томоохон хөдөлгөөн нь ариун сүнсний хүчрхэг үйлсээр эхэлсэн байдаг. Тэгээгүү бол тэд нэрээ түүхэнд үлдээж чадахгүй байсан. Гэтэл тэдний дийлэнх хувь нь өнөөдөр Бурхны ёр бусын нэгүсэл хүчээс эргэж өөрийнхөө хүчин зүтгэл чадвартан найдах болсон. Тийм ч учраас хараал дор орсон юм аа. Миний бодлоор энэ нь өнөөгийн Христийн чуулганы маш том асуудал болоод байна. Тэд уг нь өрөөгдөх ёстой атал. Иремай 17-гийн 5-ыг дагаагүйгээс болж хараал дор оржээ. Тэгэхээр одоо Захария номын 5-ын 1-ээс 4-р ишлэлийг хурдхан шиг үздэцгээе. Захария нисдэг хуйлмал номын үзэгдэл үзжээ. Гэтэл хуйлмал номын 2 талд хараал байсан. Нэг нь хулгай хийдэг хүмүүсийг, нөгөө нь худал тангараг тавьдаг хүмүүсийг хараасан хараал байсан. Тэгээд үзэгдэл дотор хуйлмал ном нь хүний гэрт ороод тэндээ сууршихад гэр нь бүхлээрээ нуурсан. Хараалын мөн чанар ийм л байдаг. Энэ нь тодорхой нэг хэсгийг хөнддөг биш. Харин ойр тойрондох бүхнийг сүйтгэдэг. Тиймээс бид үүнийг мартаж болохгүй юм. Дараагийн удаа та татврын тайлангаа өгөхдөө худлаа өгвөл хараал дор орно гэдгээ бүү мартаарай. Гэхдээ та мэдээж шудраг тайлан өгнө гэдгийг би мэдэж байна. Америкт жижиглэнгийн барааны үнийн 10% нь хулгайн даатгал байдгийг та мэдэх үү? Уг нь хүмүүс хулгайлдаггүй байсан бол нөхцөл байдал ямар өөр байх бол үндсэндээ инфляц үгүй болно. Энэ хараал ямар бодиттой байгааг харж байна уу? Энэ нь үндэстэн даяар нөлөөлж байна. Тэгтэл Малах номын 3 дугаар бүлгийн 8-аас 10 дугаар ишлэл байна. 3-ын 8-аас 10. Бид үүнийг заавал унших хэрэгтэй. Хүн Бурхныг ловирдах уу? Гэсэн ч та нар намайг ловирдаж байна. Гэвч та нар бид таныг яаж ловирдсан бэ гэдэг 11 ба өргөлөөр. Танай үндэстэн бүхэлдээ намайг ловирдаж байгаа тул та нар хараалаар хараагдсан. Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л 11-гээ агуулхад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивэлийг хайлтал асгах эсхийн талаар намайг одоо үүгээр шалга гэж түмэн цэргийн эзэн айлдаж байна гэж. Би бүх итгэгчид 10% өгөх ёстой гэж хэлээгүй байна. Шинэ гэрээ хууль биш нэгүсэл юм. Тиймээс нэгүсэл нь биднийг хуулиас илүү өгөөмөр болгох ёстой. Биднийг илүү сайн амлалттай, илүү сайн гэрээнд орсон гэж бичээс хэлдэг. Тийм бол бид хуучин гэрээний хууль дор байсан Израильчуудаас баг өгч чадна гэж үү? Би нэг зүйлийг хэлье. Бурханаас харамлах нь хараал авчирдаг. Бурханаас харамлах нь маш муу эдийн засаглал юм аа. Өргөлийн уут таны өмнө ирэх үед Бурханд таны цайны мөнгө хэрэггүй гэж би Христэд итгэдэг бүх хүнд хэлдэг. Нэрээ шүү. Бодоод үзтээ. Хэрв та Бурханд задгай мөнгө өгөх гэж байгаа бол өгөөгүй н дээр. Та чинь Бурханд өгч байгаа шүү дээ. Бурханд бидний цайны задгай мөнгө огт хэрэггүй юм. Чуулган өгөх тал дээр үнэхээр үн цэнтэй, хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. Бурханд өргөх нь хүндэтгэлийн нэг хэсэг юм. Би өөрийгөө жинхэнэ Британи хүн гэж хэлнэ. Гэхдээ миний эх орон Британийн тухай ярихад британчууд бид харамч учраас хараал дор орсон. Гэвч энэ бүхэн өөрчлөгдөж байгаад Бурхандаа талархъя. Британд шинэ өдөр ирж байна. Би энийг харсан. 9 жилийн өмнө би Англид пастраар үйлчилдэг байлаа. Английн чуулгануудын зөвлөл. Бурхан минь, та тэднийг даруй байлга.
Бид тэднийг ядуу байлгая гэдэг уриатай байсан юм. Тэгээд ч тэд хэлсэндээ маш сайн хүрсэн. Дараа нь Галат номын 1-р бүлэгт чуулганд хамаатай маш чухал нэг зарчим байдаг. Паул энд Есүсээс ёр бусын арга замаар хүлээж авсан сайн мэдээний талаар ярьдаг. Тэгээд Галат 1:8-9 дээр Паул харин бид эсвэл Тэнгэрээс Тэнгэр элч хүртэл бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг. Бид урд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хэрвээ хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг гэж хэлсэн байна. Хараагдаг гэдэг грек үг нь анатема гэдэг үг байгаа. Анатема нь грекээр бурханд тэр чигээрээ жигшүүртэй учраас тэрээр хизээч харилцахгүй ямар нэг зүйлийг хэлдэг юм. Энэ түнд огт хамаагүй зүйл аж. Энэ хараалын шалтгаан юу вэ? Сайн мэдээний нэр дор сайн мэдээ биш зүйлийг номлох явдал юм. Еремай номын 17-гийн 5 дугаар ишлэлийг Галат 1:8-9 хамттан тавиад орчин цагийн чуулганд хэрэгжүүлж үзвэл ямар нэгэн ерөөл бараг үлдэхгүй байгаа нь гайхалтай юм. Үүн дээрээс Бурханаас харамлагч нь хараагдсан гэх малах 3 дугаар бүлгийг нэмчих. Ахан дүүс минь, тиймээс бид яах ёстойг та мэдхүү? Бид гэмших ёстой. Бид замаа өөрчилж Бурханд нухацтай хандах хэрэгтэй. Итгэлийг янз бүрээр тодорхойлдог. Харин би маш энгийн тодорхойлолт өгмөр байна. Итгэл нь Бурханд нухацтай хандах юм. Библиэд нухацтай хандах юм. Бид одоо хичээлээ дуусч байна. Тэгэхээр би хараалын хамгийн гол урхаг шалтгааныг дахин чадах чинээгээрээ товч базаж давтахыг хичээе. Нэгдүгээрт худал бурхад, шүтэн шүтэх, нууц шүтлэг. Энэ нь хамгийн тэргүүний урхаг шалтгаан юм. Дараа нь аав ээжээ үлэх хүндэтгэх, хөршийнхөө эсрэг байх, сул дорой хүмүүст шудраг бус хандах, бэлгийн ёс бус гаж харилцаа, антисемитизм. Бурхны нэг үсэлд биш. Махан биедээ найдах, хулгайлах, эсвэл худал мэдүүлэх, Бурханаас харамлах, сайн мэдээг завхруулах, сайн мэдээ нэр дор худлаа зүйлийг номлох. Дэлхийн 2 дугаар дайны үеэр би Британийн армид 5 жил хагас албаасан. Түүнээс өмнө би маш олон номлогч нэртнүүдийн номлолыг сонссон. Цэрэгт явахдаа би эзнийгч сайн мэдээгч мэддэггүй байлаа. Харин цэрэгт эзэнтэй уулзсан. Дараа нь бодоход тэр олон номлогчдын нэг нь ч сайн мэдээ номлож байхыг сонсоогүй юм билээ. Тиймээс энэ тоглоом биш. Маш том асуудал юм шүү. Тэгэхээр одоо бид энэ хичээлээ дуусгаад дараагийн хичээлээ үргэлжлүүлнэ. Би дууссан газраасаа л үргэлжлүүлэн заана. Хараалын бусад урхаг шалтгааны талаар ярих юм. Үүний дараа бид хамгийн чухал хэсэгтээ буюу хараалаас чөлөөлөгдөх хэсэгтээ орно. Тиймээс одооноос дотроо залбиралтай байгаарай. Тэр нь хинтээч битгий яр гэсэн үг биш. Харин таны дээр байгаа Бурхны тослогоог хадгалаарай гэсэн үг юм. Яагаад гэвэл Бурхан танд хавьгүй ихийг зэгсэн байгаа. Өнөөдөр энд байгаа олон хүнд их юм зэгсэн байгаа. Тиймээс энийг бүү алдаарай. Хараалаас чөлөөлөгдөж, ерөөлийг хүлээн авахд тэнцэх хандлагаан хадгалаарай.